байвал тэгээд нөгөө залуучуудыг хат гэдэг тэр үднээс бол амар гоё. Сэлэнг ангийнхаа 100 олны юм хөдөлмөрч зам чанартай тэр чирээрээ бас одоо өөрөө ч гэсэн өөрийгөө хөдөлмөрч нэгэн гэж боддог. Тэгээ амьдрахад айгүй таатай бас мэддэг. Сургуулаа төгсөөл төрсөн үтгэж очиж амьдэрсэн. Тэгээд эрүүл агаар, стрессгүй. Манай аймаг ер нь тал газар. Тэгээд өсвөл ерөөсөө хэдхэн алхаал ялэг болруугаа очичдаг. Тэндээ очиж сайхан тайван байждаг. Ховд амирт ерөөсөө миний сэтгэл зүрхнээс үүдээ бүцэл байдаг болохоор. Энэ жилийн хувьд бол ингээл 23 улсаас ингээл жуулчд ирсэн байгаа. Тэгээд одоо хөшөөнд явж явах, годамжинд явж явахдаа бол ингээл гадаадтай байгаа шиг мэдрэмж төрдөг хгүй ингээл гадаад хүмүүстэй зөөлтэй. Тэгээд айгүй гоё. Намайг дэмжихгүй байлээ. Бүр 100%. Хэрвээ миний найз нөхөр төвшин болоод ар альтанд нь ажил зүтгэхэд бэлэн. Манай ойр дотныхаа айгүй сайн дэмжинэ. Дэмжих баха. Мантгац цаа. Пластик бол ганdig шүү. Яа. Айгүй тэр байгаа төрх юм тэр айгүй гойс хөөрхөн айгүй тийм гой санагдаад. Биш шүү дээ, чаддаг шүү дээ. Миний бодлоор нөхөрлөж чаддаг гэж боддог. Нөхөрлөж чадахгүй нэг өнөх зүйлс одоо ойлголцол учраас л одоо нөхөрлөж чадахгүй байгаа юм болоо гэж боддог. Чадна. Ямар төвшөнд бат бих байх вэ гэхээр тухайн хүмүүсийн хэрэгцээ шаардлага зорилго нь яг нэг чиг тарж чадвал энэ хүмүүс бол маш гайхамшигтай өөрчлөлтийг хийж чадна гэдэгт гүн бат итгэдэг. Би хэрвээ ерөнхий сайд байсан бол ялангуяа тусгай хэсэг хүүхдүүдийг туслан байгуулах байсан баг. Тэгээд бас нөгөө толгоолсон ээжүүдийг ялахгүй одоо 3 хүүхдээ ээжийг гиндэг бол нэгээс 2 хүүхэд, нэгээс 3 хүүхдээ ээж бас гинжээсэй гэж. 10 аймгийн засаг даргаыг эмэгтэй өмнөр сонгоно. Засгийн газрын гишүүдийг олон эмэгтэй сайдаар хөдөлгөв. Бага энэ нэг гендерийн мэдрэмжтэй ихэр ингэсэхгүй нэг манай нэг эрэгтэй найзтай гээл би бас эмэгтэй найз гурлаа кино үзэхээр яваад тэгсэн чинь өөр эрэгтэй нь бол өөрийнхөө л тацаа гэж аахгүй тэр чинь энэ бол айгүй гендерийн мэдрэмжтэй юм аа гэж бодсон. Ямар нэгэн одоо арга замыг хайж ирэл хийж чад би цэргийн сургуульд орох гэсэн. 15 даа ирдэг гэдэг ээж гоо маш өөртөө итгэлтэй байх байгаараа. Өсвөл настай бол энэ онц сайсраар өөрийгөө дайжлах хичээгээр байдаг.